Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би хүний амьтны гэр орон офисын энергийг ангаагч янз бүрийн бас сүнснүүд хоригдсан байх юм бол сүнснүүдийг бас цааш нь явуулж өгдөг. Хүний биес болоод гэр орон болоод офисын энергиэс салгаж өгдөг. Бас тухайн хүний дээд биетэй холбогдож одоо ирээдүйн талаарх ч юм уу те чухал сонголт шийдвэр гаргаж байгаа бол эсвэл бас таалагдахгүй байгаа асуудлуудыг тайлахад нь туслах одоо сессиануудыг хийж өгдөг. Евро сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдрийнхөө бичлэгийг болохоор бас нэг үзэгчийнхаа өмнө нь хийсэн миний бичлэгийн дор үлдээсэн комментийн дагуу хий гэж бодлоо. За энэ бичлэг маань болохоор би нэг сүүлд 10 хоног юм мэдээгүй явсан одоо туршилтаасаа хуваалцсан гэрлийн энергээр хооллох тий тижээгдэж амьдрах талаар ярьсан бичлэг байсан. Тэгээ энэ бичлэгийн маань доор орж ирсэн коммент байнамаа. За эхлээд та энэ комментаа уншиж үзүүлье. Уншия. За тэгээд сайн байна уу? Сонирхолтой юм аа. Баярлалаа. Би юм ууж идэхгүй бол толгой эргээд байдаг. Тэгвэл яаж нарны гэрлийн энергиэр хоолдог юм бэ? Аргыг нь жоохон дэлгэрүүлж ярьж болох уу? Гэсэн ийм коммент орж ирсэн. За тэгээд ерөнхийдөө та нар маань бас иймэрхүү янз бүрийн сонирхолтой асуулт байх юм бол бас над руу бичээд явуулчих болно. Тэгээд тэр хариултуудыг нь би бас бичлэгээрээ дэлгэрүүлээд бас хариултуудыг өгөх боломжтой. Тэгээ энэ коммент маань болохоор бас маш олон хүмүүсд хэрэгтэй бас сонирхож байгаа гэж би бодож байгаа. Бас хэрэгтэй мэдлэг болохоор бас тусгаалan бас бичлэг хийж энэ хариултыг өгөө гэж бодсон юм. Яагаад гэхээр энэ маань бас ганцхан өгүүлбэрээр эсвэл хэдхэн өгүүлбэрээр хариулж иж болохгүй бас юм дэлгэрэнгүй юм том бас ажил байгаад байгаа хгүй том сэдв байгаад байгаа. Тийм болохоор энэ бичлэгээрээ бас та бүгдтэй болоод энэ комментиг бичсэн үзэгчтэй бас давхар хариултыг өгье гэж бодож байгаамаа. За тэгээд бид нар мэдээж хэрэг одоо нарны энергээр хоолно гэдэг бол маш том өндөр түвшний асуудал ахгүй юу? Одоо энэ байдал руу бол хүн ингээл нарны энергиээр хоололж бод юм хүн ерөөсөө ингээд юм идэхгүй айгүй олон хоногудаар саруудаар явж болд юм ингээд гівгийн тийм сэтгэл хөдлөл ч юм уу шийдвэр гаргаад тэр хүрч чадахгүй байсан. Тэгэхээр хүн яах вэ гэхээр нэгт одоо хамгийн чухал зүйл бол ийм байж болдог юм байна гэдгийг хүн ойлгоод авсан байна. Тэр бичлэгийг сонссон хүмүүсүүд маань. Тэгэхээр яах вэ? Нэг гой гэрэл хасчих штэ. Ийм юм байж болд юм биш үү? Тэгэхээр энэ маань бол ингээ хамгийн ихний юм одоо том бас чухал одоо суурай хүмүүс маань тавьчихж байгаа гэж байгаа гэсэн үг байхгүй тий? За тэгэхээр яах вэ? Хүн ерөнхийдөө одоо гэрлийн нарны байгалийн энергиэр ингэж тижээгдэж тэтгэгдэж явж болдсон байна гэдэг энэ одоо ойлголт энэ үзэл энэ итгэл үнэмшлийг өөрсдөө эхлээд суулгана гэсэн үг. Өөрхөн бодлын бие дээр. Бидний бодлын бие дээр бол маш их хаалтад үссэн байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тий янз бүрийн одоо худал итгэл үнэмшлүүд бид нарыг ингээд тархинд суулгаад өгсөн. Тэр итгэл үнэмшлүүд маань бидний амьдралд маш том хаалтуудыг үүсгэж өгч байдаг. Биднийг маш их хойшин татж байдаг. Бидний маш их олон том боломжуудаас ингэж хойш татж байдаг одоо зүйлүүд байж идэг. Тэгэхээр бидний нөгөө өөрсдийнхөө энэ худал итгэл үнэмшлүүдэд барьж авч энтэйгээ одоо ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Энтэйгээ ажиллаад тэгээ өөрийгөө олон түвшинд хангалтыг хийж чадах юм бол тэгээ ер нь хүнд боломжгүй зүйл гэж байхгүй болно. Гоё айц тий. Тэгэхээр яах вэ?
яаж бид нар одоо өөрсдөө бэлдэх вэ? Эхлээд мэдээж бодлын төвшөнд бид нар өөрсдөө бэлдэнэ. За. Та үнэхээр одоо энэ байдал руу ирээдүйд явж орохыг хүсэж байгаа бол тэ өөрийгөө одооноос бэлдэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эхлээд бодлын төвшөнд за ийм юм байж болдго юм байна. Би заавал өдөрт одоо хідэн удаа хоол идэж байж эрс хүчээр нь хөөгдөж явдаг юм байна гэдэг энэ итгэл үнэмшлээ солино өөрчлөн гэсэн үг. За тэгэхээр би заавал их юм мэдэх ёсгүй байна гэдгийг ойлголт авчаар явах хүн шууд өөр дөрөө бас ингээд бид нар ажиллагаануудаа хийж эхэлнэ шүү дээ. Дараагийн түвшин эхлээд бодлын түвшинд хэлээ. Энэ итгэл үнэмшлээ солилоо. Би тэ баг идсэн ч гэсэн их эрч хүчтэй явах боломжтой байна. Зарим үедээ хоолгүй явсан ч гэсэн би эрч хүчтэй явах боломжтой юм байна. Хоол идэхгүй байх юм бол миний биед маш их ашигтай юм байна. Миний бие өөрийгөө ангаах процессоо эхлүүлдэг юм байна. Эргүүлжих боломж руу ордог юм байна гэдэг ийм гоё эрг одоо итгэл үнэмшлийг өөртөө суулгаад тэгээд дараа нь биеэ бэлдэн гэсэн үг. Мэдээж ирэх хүн маань одоо өдөрт одоо дунджаар 3 удаа хоол идээд ингээд бүр тасчихсан өчнөө болоод ингээд 30 40 жил 50 жил ийм байдлаар амьдарчихсан байгаа би чинь мэдээж ирэх шууд тасцсан байгаа шүү дээ энд чинь. Тэгэхээр эхлээд өөрийнхөө итгэл үнэмшлийг одоо бас засна гэдэг чинь өөрчлөн гэдэг чинь бас хүнд чинь энийг юм боломжтой юм байна гэдэг зөв бүрэн итгэн гэдэг чинь бас жоохон цаг хугацаа орно. За зарим хүмүүсд магадгүй шууд амархан салчиж магадгүй боломжтой юм байна. Гэт зарим хүмүүсд бас цаг орох шаардлага байдаг. Тэгэхээр энэ итгэл үнэмшилтэй эхлээд засах нь байна. Тэгээ дараа нь бие рүүгээ явж орно гэсэн. Тэгэхээр 3 одоо дунджаар хоол иддэг байгаа бол тэр одоо тооныхоо хоолныхаа тоог одоо багасгаж эхэлнэ гэсэн. 2 болгодог ч юм уу. 1 болгодог ч юм уу. За ингээ аажмаар бас нэг хагас мацаг байралт руу явж орно гэсэн үг. Орох боломжтой. Тэгэхээр яа гэхээр эхлийн ээлжинд бол өглөөний хоолоо болж өгвөл идэхэ болчдөг ч юм уу. Тийм ээ? Одоо эхний өглөөний цайн дээр том юм иддэг байж магадгүй шүү дээ, тий? Хоолнд иддэг бол тэрнийхээ хэмжээг нь багасгах ч юм уу. Тий? Шууд нэг өглөөнийхөө цайгаа уухгүйгээр гэрээсээ гарна гэхээр бас маш хэцүү байгаад байгаа бол маш өсөлтийг мэдэрч байгаа бол тэр идэж байгаа зүйлээ илүү хөнгөн түвшин рүү эсвэл хэмжээг нь багасгах ч юм уу. Ингээд багаар хоолныхоо хэмжээг багасгаж эхэлнэ гэсэн үг. Тэгээ яг 3 хоол иддэг гэсэн 2 хоол руу явж орох нь байна. 2 хоол иддэг гэсэн бол 1 хоол руу явж орох нь байна. За ингээд хэсэг хугацаа болно шүү дээ. Хэдэн 7 хоног өргөшнө, хэдэн сар болно, хэдэн жил болно. Би одоо тэр 10 хоногийн юм иддэг байдал руу ч орохын тулд тэгвэл тэгтээ би хэдэн жил одоо intermittent fasting хийсэн баггүй юу. Тэгэхээр тэр чинь би өдөр 1 өдөр хоол иддэг. За заримдаа 2 удаа идэнтэй. Тэгтэл ер нь 8 цагийн хооронд л юм иддэг. Бусад цагуудад нь 16 цаг 18 цаг юм идэхгүй явж өөрийнхөө биеийг бэлтчихсэн байсан баггүй юу. Одоо сэтгэл зүгээ бэлтчихсэн байсан байна. Бие бэлтчихсэн байсан байгаа. Тэгэхээр та нар маань бас энэ байдал руу явж орохыг хүсэж байгаа бол багаар хоолоо багасгаж эхлэх нь байна. Тэгээ ингээд дажгүй болчих юм бол сүүлдээ одоо өнжөөд нэг 18 цаг мэдэхгүй байсан бол 24 цаг болгодог ч юм уу. Ингээд багаар одоо бие бэлтэн гэсэн үг. Бид нар эхлээд яагаад бодолтойгоо ажиллах хэрэгтэй? Тэгэхээр бид нар маань энд би хүрмээр байна гэдэг ийм зорилго тавьчих юм бол бие маань өөрийнхөө одоо тавьсан зорилго руу одоо бидний толгой чинь одоо бодол чинь бидний биеийг захирч явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ захирч явж байгаа энэ чиглүүлгээ зөв чиглүүлнэ гэсэн үг байхгүй. Энийг зөв чиглүүлээд өөрийнхөө биедээ юм тушаал өгөөд ингээд явангууд би чинь багаар сонсож эхлэв шүү дээ. За ингээд багаар иймэрхүү төвшин рүү явж орлоо. Тэгснийхаа дараа
сэтгэл санаагаа бэлдэж эхэлнэ гэсэн үг. За сэтгэл санааны бие дээр юу болж байна? Тэ өөрт чинь ямар нэг юм төгшөөрийн мэдрэмжүүд байж гин үү? Айдсын мэдрэмжүүд байна уу? Тэ өөртөө үнэхээр бүрэн дүр итгэж чадж гин үү? Тэгэхээр зоригтой байж чадж гин үү? Гэт өөрийнхөө одоо энэ нарны энергиэр одоо хоолдог төвшөнд очихын тулд хүний энерги маш өндөр түвшинд оцсон байх хэрэгтэй байхгүй. Хүн өөрийнхөө одоо бодлын бие, физик бие, сэтгэл зүйн бие, энерги нь бид нар маш том цэвэрлэгээ хангалтуудыг хийж өгч тэр чинээгээр энерги нь өндөр болсон тохиолдолд хүн маань аяанда багаар бие нь ингээд юм идэхээ хүсэлгүй болоод эхэлдэг ерөөсөө. Хоолноос одоо ирч хүчийг авах шаардлагагүй болоод өөрх нь энерги дээшлээд эхэлсэн. Тэнгүүт одоо байгальтайгаа ойрхон байх одоо хэрэгцээ цаанаас угаасаа хэлэх мэдрэгдэж эхэлдэг. Тэгээ нарны гэрлийн энерги одоо байгалийн энерги гэр хооллно гэдэг нь шүү дээ. Тэгэхээр бид нар хоол идэхийн хооронд нарны гэрлийн энергиэр хооллох одоо байгалийн энергиэр хооллох байгаа болохоор биднэрт бас тийм орчин хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг байнга ойрхон бас нарандаа гарна гэсэн үг. Нартайгаа сайхан те ингээд нарнаас айгаал зүгтаал одоо ингээд те одоо хүмүүс чинь нарыг үзэж чадахгүй нарыг л одоо хамгийн том дайсан мэтэр үзэж штэ ерөөсө. Дараа нь гарна гэхээр бөө хаалт маалт хамгаалт нь шил мэл одоо хамгаалгаа залгаа баг зарим зон төмөн дээрээс нарны амгалтай тос гих одоо химийн гаралтай хортоо тоснуудаар ингээд өөрийгөө нялчдаг. Тэр чинээ өөрийгөө ингээд өөрийнхөө бие рүү ямар ч хоолдог болох гээд байгаа юм бол алстай. Нарныхаа энергид ойрхон байх хэрэгтэй. Өөрийнхөө бие рүү нэвтрүүлж оруулах хэрэгтэй. Нарны энерги гэдэг зүйлүүд маань маш хүчрхэг бидний эдис биеийг тэтгэж байдаг. Өчнөө олон бас хүний биед хэрэгтэй витаминууд амин тэмээр дүүрэн байдаг энэ нар маань. Тийм болохоор бодлын түвшинд бэлдэн сүүлд нь бие махбодын түвшинд бэлдэн хүн ингээ нэг хоолой багасгаад ирэнгүүт ч угаасаа бие чинь цаанаасаа ингээд цэвэрлэгээ хийгээд эхэллээ шүү дээ. Цэвэрлэгээнүүдээ хийгээ сүүлд нь хамгаалт тэг ингэнгүүт бие чинь бас ингээд энэ түвшин рүү одоо ангаагдаад энэ түвшин рүү бэлтгэгдэж эхэлж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн түвшинд бас сэтгэл зүйг ерөөсөө гэж болохоос хамгийн одоо ингээд чухал бас дараагийн алхам баг. Тэгэхээр энэ нөгөө үзий ядалцж байдаг ч юм уу ата хорсол тэ ховживэр байдлыг өөрөөсөө гаргадаг болвол энийгээ үнчээ барьж аваад энийгээ засах хэрэгтэй. Хиний нэг доош нээх гээл, хинийг нь татаархаал, хинийг нэг муухай болгож харуулах гал, хинийг нэг үзий ядаал ч юм уу. Хинийг нь муу санаад ч юм уу те. Хинийг нь гомдол тэгээд ч юм уу. Энэ мэдрэмжүүд хүний энергиудыг маш их доош мунгаж байдаг. Хүн яагаад их юм идэхийг хүсэж байна? Тэг бүр ялангуяа юм идэхгүй байхаар бүр толгоо өвдөж ийн гэдэг ч юм бол тухайн хүн маань бас л энергийн түвшинд өөрийнх нь энерги сорж байгаа зүйлүүд байна уу? Эсвэл бол тэ өөр дээрээ бас олон түвшинд нь ахиж ажлуудыг хийх шаардлагатай байгаад байгаа болохоор энерги энэ бие нь ингээд өсөөд байгаа хгүй. За тэгээ энэ дээр бас хэлэх шаардлагатай зүйл байна л да. Том хотуудад ялангуяа амьдардаг хүмүүсүүд маш их юм иддэг ерөнхийдөө. Ойр орхон л юм идэх хүсэлтэй байгаад байдаг. Маш болдон өсчүүд байдаг. Тэгээд толгой молгоо их өвдөөд яваад байдаг. Энэ юутай холбоотой гэхээр бидний эргэн тойронд байгаа энергиудтай бас холбоотой байхгүй. Бид нар өөрсдөө ажиллаа гэдэг идэг. Энерги цэвэрлээд идэг, ангаагаад идэг. Тэгтэл бидний нөгөө ангаагдсан дээшсэн байгаа энергийг
одоо хүрээлэн байгаа сөрөг бисүүд нүдэнд үл үзэгдэх бас юм доод энергиэр цэнэглэгдсэн байгаа хүмүүсүүд бидний энерги ингээс сорж идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол том хот маш олон хүн одоо оршиж байгаа газрын энерги бол маш доогуур байдаг. Тэр чинээгээр том хотод маш их стресс, бухимдал тэг ингээд янз бүрийн сэтгэл зүйн одоо асуудлууд тайван биш байдлуудыг хүмүүсүүд том хотуудад мэдэрч чаддаггүй. Тэг маш их дуу чимээ байглаасаа хол цэвэр агаараар амьсгалж чадахгүй байгаа гэд. Том хотууд ерөнхийдөө бол биднэрт маш их сөргөөр нөлөөлж байдаг. Тэгэхээр нөгөө хүн маань бичсэн байна л да тий. Хоол идэхгүй байхлаар толгоо өвдөд байдаг гэхлээр тий өөрт нь сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүд бас байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө өөртөө энэ одоо ангаалтын цэвэрлэгээний үйл ажиллагаанаа тэр тусмаа маш сайн хийж өгч өөрийгөө энергийн түвшинд бас маш сайн хамгаалах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ би өмнө нь болохоор бас одоо Варшавт ч юм уу те том хотод амьдардаг байсан. За тэгээд тэр хотод маань болохоор би бас ерөнхийдөө нэлээ ойрхон хөлсдөг байсан. Юм л болол ингээд юм идчихэмээр ч юм шиг санагдаад байдаг байсан. Одоо амьдарч байгаа газар маань болохоор хүн амынхын тоон ерөнхийдөө бол маш одоо Варшавч нь ерөнхийдөө бол нэг ойролцоогоор нэг одоо сая 500 хүн гэж ярьдаг. Гэхдээ ингээд албан тоогоор ч албан бусаар тэгээд тэр нь ингээд өөр жижиг хотуудаас маш олон одоо оюутнууд ч юм уу тэгээд гадаадаас одоо хүмүүсүүд ажиллаж амьдарч байгаа гэл энэгүүд бараг л ерөнхийдөө 2 сая даваад ингээд бараг 3 саяар төгсчдөг. Одоо миний амьдарч байгаа газар болохоор 200 мянган хүн одоогоор ингээд амьдарч идэг. 100 болонгод тэр тоон сая руу төгтөг. Гэхдээ энэ маань болохоор бас энэ газар маань бас нэгт хүн ам нь одоо харьцангуй бага. Хоёрт бас далайн хэрэг дээр байдаг. Гуравт бас нар их гардаг. Гэт инхээр нөгөө энд би амьдарч эхэлсэн цагаас хойш ерөнхийдөө болоод миний ингээд юм идэх хүсэл ерөнхийдөө улам л ингээд багасаад байгаа хгүй. Өнгөрсөн жил би нүүж ирээл өвөлж гисэн ингээд 12 сар ч юм 1 сард ч юм ингээд бас юм яагаад ч юм идэх хүсэлгүй болчиход байсан. За хоёр болохоор бас энэ хүйтэн газар хүний энерги бас маш их унгаадаг. Тийм болохоор нөгөө хүйтэн байгаа хүйтэн үед болохоор хүн өөрийнхөө нөгөө бие маань одоо ингээд амьд үлдэхтэй одоо өвлийн хүтэнд хөлдөөд өчөхгүй тул энерги өндөртэй байхын тулд юмаа идчих хэрэгтэй гэдэг. Тийм болохоор өвлийн уялгад хүмүүсүүд маань бас энэ хүйтэн байгаа үед ч юм уу илүү хэмээд хүсэлтэй байгаад идэг. Тийм болохоор энэ олон зүйлүүдийг бас анхааралтай авах хэрэгтэй. Тэгээд тийм болохоор би том хотуудын тэр дуу чимээ маш их стресс, энергийн соролт гэдэг зүйлүүдээс бас зайгаа авахыг хүсэжсэн болохоор бас амьдрах орчноос салсан байгаа даа. Тэгээд тэр хүн маань нөгөө нэг тэг болж л өгөх юм бол одоо бид нар нэг хайхтар том хот л гэдэг одоо шаардлага ерөөдөө байхгүй. Хэрвээ боломж байх юм бол тийм жижигвтер байгальтайгаа ойрхон эрүүл агаартай, чимээ багтай газар руу нүүл тийм газар амьдрах юм бол бидний биед маш их ээлтэй. За тэгээ тийм боломж байхгүй байх юм бол боломжоор ойрхон агаарт гарч явах хэрэгтэй. Байгаль руугаа ойртож явах хэрэгтэй. Нартаа сайхан өдөр байх юм бол боломжоор сайхан гараад алхаад нарнаас гоё өндөр энергийг нь авч эрчим одоо энерги нөхж явах хэрэгтэй. Нарны энерги бид нар авахыг хүсэж байгаа бол одоо хамаг байдгаар нь өөрийгөө хувцлаад ингээд бие ерөөс дарамт үзүүлэх байх юм бол тэр нарны энерги бидний бие рүү шингэж авч чадахгүй. Тийм болохоор хэрвээ дулаахан улирлал эхлэхлээр тийм ээ сайхан наранд бие ээх хэрэгтэй. Тэгээ бие ээх жахта одоо нарны тосыг хэрэглээд шаардлага байхгүй. Би ерөөсөө нарны тос
хэрэглэгээ болоод одоо хэдэн жил болж байна. Тэгвэл нөгөө нэг наранд гардаггүй болохоор наранд бие үзүүлдэггүй болохоор үзүүлэхгүй байж байгаа нэг харахаар нөгөө нэг арьсан түлэгдээл улаагаал эхэлт юм байлаа. Тийм болохоор наранд гарах гэж байгаа бол мэдээж бага багаар арьсаа тасна гэсэн үг. Тэ эхний удаад 20 минут бие үзүүлдэг одоо наранд дээдэг ч юм уу те дараад нь ингээд 30 болгох юм уу 40 болгох юм уу ингээд бага багаар бие тасгаж жагаад хүн маань юу яа штэ. Эхний ээлж нь магадгүй улаан, хорсон, янз бүрийн бүр юм болно. Яг тэгвэл би чинь одоо тий өвлийн улирд хэдэн сар хэдэн жилээр зарим хүмүүсд бүр ерөөс нар үзүүлэг бол би чинь бүр нэг тасааг байгаа даахгүй тийм болохоор бага багаар тасах хэрэгтэй. Тэгээ нарны энергийг бидээ авахын тулд ямар ч тус төрөхгүй байж ч тэр нарны чи энерги бирүүч нэвтэрч орно. Тэгтээ мэдээж хэрэг наранд гарахын тулд бас тий маш хурц одоо зуны улирлуудад бол одоо өдрийн 12 цаг одоо тий 2-3 үед ч юм уу тий маш их нөгөө хурц нартай болчтой штэ тэр үед энэ тий одоо тэр үед нь заавал гарах байхгүй. Гармаар байгаа бол би чинь тасцсан байгаа бол гармаар байгаа бол гарч болно л доо. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө бол наранд бие харуулж явах одоо ээж байх хэрэгтэй. Тэгэхээр яг хүн нөгөө олон түвшинд одоо өөртөө энэ анагаатуудыг бодлын бие дээр энэ одоо анагаатыг одоо цэвэрлэгээ хийж өгнө гэсэн үг байна. Тэгэхээр заавал би хоол ихийг идэж хэрглэж байж эрч хүчээр нөхөн гэдэг энэ буруу ойлголтоодоос одоо бага багаар салгаж энэ ихтгэл үнэмшлийг айлгана гэсэн үг. За тэгээ сэтгэл санааны бие дээр их сайхан тайван тэгээ хиндэж хүмүүс сандаггүй. Альва үйл явдал бас сөрөг үйл явдал болсон ч гэсэн тэдгээр зүйлүүдийг ингээд эерэг тийшээ нь хандуулж чаддаг. Уучлах ёстой хүмүүсд байх юм бол уучлаад, өөрийгөө уучлах ёстой хүмүүс ёстой байгаад бол уучлаад. Бүхий л энэ амьдралд тохиолдож байгаа зүйлүүдийг том зургаар нь хараад уужуу хандаж сураад тэ тавьж явуулах зүйлүүдийг энэ бүгдийн сайхан тавьж явуулаад энийг тусам бид нар сэтгэлийн биеэрээ хөнгөрөөд ингээд ангаалтыг бид нар өөрсдөө хийж байгаа байхгүй юу? Зориггүй байгаадаа бол тэ зоригтой болох хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлдэггүй байгаа бол тэ өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэдэг. Ингээд иймэрхүү олон түвшинд ажлуудаа хийгээд ирэнгүүт чинь тэгээ дээрэс нь ингээд хоолоо багасгаад эхэлнэ. Тэгэхээр нөгөө олон түвшинд энэ нөгөө цэвэрлэгээ ангаалт чинь явагдаад ирэнгүүт угаасаа энерги чинь бага багаар дэвшнэ. Тэгээ дээрэс нь байгальтай ойрхон байгаад ирэнгүүт байгаль чинь өөр чинь энергийг бас нэг гоо цэвэрлээд өгчдөг байгаад байгаа. Тэгээд энэ өндөр энерги хүлээж авна. Бидний ерөнхийдөө энергийг нөхдөг хамгийн хоёр чухал зүйл бол мэдээж хэрэг байгаль байна, чимээгүй орчин байна, тайван байдал байна. Бас нойр болол мэдээж хэрэг хамгийн чухал зүйл. Тэ бид нар чинь нойр авчиж эрс хүчийг бас нөхөж авч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ олон түвшний цэвэрлэгийг хийж өгөөд өөрийгөө ангаагаад энерги чинь маш өндөр болчихсон байгаа тохиолдолд угаасаа цаанаасаа би чинь ингээд хоолнд ихэхэд болоод эхэлдэм байлээ. За хоол идмээр байгаа бол ийм эрүүл юмнуудыг одоо хөнгөө юмнуудыг идэх хүсэлтэй болдсон байлээ. Одоо бол би сүүлийн 2-3 хоног бас юм ерөөсөө идэх сонирхол ерөөдөө надад төрөхгүй байгаа. Тэгээ яг нөгөө нэг жимсээ идэн тэгээд самар төрөл бүрийн самрууд ч юм уу тийм ээ ингээд усаа угаад ингэж л явж байгаа. Ерөнхийдөө ингээд ерөөсөө би маань ингээд цаанаасаа юм идэх хүсэл төрөхгүй болчтой юм байна. Тийм болохоор энэ байдалд одоо хүрэхийн тулд би чинь бас те энэ хомсоор энэ энергийн тал дээр энийг судлаад би нэлээд олон жил болчихсон байхгүй юу? 20 жил болж штэ. Бүр анхны асуултаа тавьсны болгонд бүр бүрт болчихно. Тийм болохоор ерөнхийдөө энэ салбарыг судлаад би нэлээд олон жил болоод тэгээ өөр дөр анагаалтыг сүүлийн хэдэн жил маш их одоо хийгээд тэгээд бас миний амьдарч байгаа орчин бас та нарыг бодвол шал өөр ахгүй юу? Бас та нар маань хэрвээ том одоо хотод амьдарч байгаа бол бас яг миний төвшөнд хүрэх гээд ингээд хичээгээдэл болохгүй байгаад бол бас орчинтой ч бас холбоотой шүү. Ганцхан та нарт та нар маань хичээл одоо ажиллаадаа сайн гэдээ яваад идэл орчин ч бас их өөрсдөө чинь энэ нөгөө энергиг сорж авж байгаа тохиолдлууд бас байх магадaltaй
ерөнхийдөө бол том маш их хүний энергис хорж авч яадаг. Тийм болохоор энэ мэдлгүүдээ олж аваад ойлгосон болохоор та нар маань бага багаар өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө ангаагаад гой өндөр энергиэр цэнэглэгдээд тэгээд дээрээс нь бүр байгальтай ээлтэй болоод явна гэдэг болол ийм болсон хүн бол энэ төвшөнд хүрч чадах юм бол хүн маш их хэрэгчлөлтөө болж байгаа байхгүй ерөөсөө. Шунлгүй болчихно. Эгонд захирагтай болчихно. Тайван байдлыг хэрхэмлж гин. Аз жаргалтай байж гин. Энэ байдлаараа хүн одоо өөрийнхөө амьдралыг драматуулаад байхгүй, бусдын амьдралыг драматуулаад байхгүй. За ингээд нөгөө юм хоол моол гэдэг ийм одоо янз бүрийн химийн гаралтай, янз бүрийн бүтээгдэхүүнээс ингээд татгалзаад эхлэнгүүт энэ янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн одоо хараад бос болчихж шít. Тэгэхээр нөгөө бие даасан юм эрхчлөөтэй хүн болж байгаа байхгүй. Тэгэхээр бидний зорилго бол ийм зам руу явах. Энэ матрикс одоо энэ систем маань бол биднийг юм болгоноос хараад байлгах. Маш их одоо консумпционизм одоо материализм руу оруулахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг хэрэгэл, энийг хэрэглэхгүй байх юм бол чи хүн биш болох гээд байна гэдэг энэ одоо хүний шунал, атаархал, хүний доор орохгүй гэсэн энэ одоо үзэл бодол дээр нь тоглоом хийж хэрэгтэй хэрэггүй баахан бараа бүтээгдэхүүнүүд ингэ шахаж байна. Энэ бүх зүйлүүдээс бид ингээ өөрсдөө салгаж авах хэрэгтэй. Тэгээ бид нар ерөнхийдөө бол одоо ингээд байгаль руу л ойртох хэрэгтэй байна. Байгальтай ойр байна гэдэг бол үнэн л гоё. Үнэн тасархай бидний энерги ямар их цэнэглэв. Би ингээл агаарт байгальд гараад уул мууланд ингээл алхах гоц чинь үнэхээр ингээл гоё сэтгэл сэргээл аз жаргалтай болоод хоол мол бодохдохгүй шүү дээ. Өсөж мөсөж байгаа юмнууд мэдрэмж нэг мэдрэгдэхгүй. Тэнгүүт нөгөө одоо хотын төмөөр яваад рестораны хажуугаар ингээл явдаг ч юм уу тэнгүүт тэнд баахан өссөн хүмүүсүүд сууж байгаа. Тэр хүмүүсийн хажуугаар явгууд чинь нэрэл би өсөд байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгэл цаашаа алхаад явгууд чинь нөгөө мэдрэмж нь алга болчихно. Яагаад гэвэл ингээд бид нар чинь энерги одоо мэдрээд би энерги мэдрээд байгаа болохоор өссөн хүмүүсийн хажуугаар явгууд өссөн хүмүүсийн мэдрэмжийг нь аваад тэгээд өөрийгөө өсөж чинь гэж бодоод байдаг. Тэгэхээр миний мэдрэмж биш өөр хүмүүсийн мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас бид нар ялгаж цаалгаж сурах хэрэгтэй байгаад байгаа Одоо бид нарт янз бүрийн сөрөг мэдрэмжүүд орж ирж байгаа. Миний мэдрэмж байна уу? Эсвэл эргэн тойронд намайг хүрээлж байгаа хүмүүсийн мэдрэмж над руу орж ирж байна уу? Тэгээ явандаа хүмүүс нөгөө хомсрон улам илүү ингээд дээшлэгч ирэх тусам энэ мэдрэмжүүдийг ялгаж салгана. Энэ төвшөнд очихын тулд бас цаг хугацаа шаардна. Тийм болохоор заавал өөрийгөө яаруулаад эгонд автаад хордлуулгаад байх шаардлага байхгүй. 50 өөртөө цаг өг. Гол нь мэдлэгийг авч байна. Энэ лөө ингээд баг багаар зорж байна гэдэг чинь том амжилт. Тиймэрхүү зүйл рүү зорж явж байгаа хүмүүсд мань угаасаа тэгээд хүрэх ёстой цагтаа хүрнэ. Тийм болохоор та нартаа бас бүгдд нь амжилт хүсье. Тэгээд би бас янз одоо энэ олон бодлын төвшөнд, энергийн биеийн төвшөнд, физик биеийн төвшөнд, хүлтний төвшөнд, сэтгэл зүйн төвшөнд янз бүрийн хаалтууд, энэ сөрөг бисүүдийг энергийн биеэс нь салгаж өгдөг сессиануудыг хийдэг. Тийм болохоор та нар маань бас өөртөө энэ ажлуудыг сүүлийн хэдэн жил хийгээд идэвхтэй хийгээд үр дүн гарч ирэхгүй байгаа бол өөрөө чинь би дээр янз бүрийн сөрөг бисүүд, янз бүрийн сүнснүүд хаалт үүсгэсэн байх тохиолдолд би тийм болохоор энэ бүгдийг бас шалгуулад янз бүрийн зүйлүүд байх юм бол тэр бүгдээс нь салгуулах, ангаалт хийлгэх одоо энэ төвшин рүү явж орох юм бол та нарын маань одоо хөгжил альва зүйлүүдийг ойлгох, энерги чинь дээшилж өгөх процесс нь хурцсах боломж бас байдаг шүү. За тэгээд энэ өнөөдрийн манай бичлэг маань та нарт манаас хэрэг болсон байх гэж бодож байна. Та нар маань энэ бичлэгэн дээр гарч байгаа зүйлүүдтэй хэр санал нийлж байна. Өөрсдийнхөө бас үзэл бодол туршлагаасаа хуваалцахыг хүсэх юм бол бас доор комментаар бичээрэй. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Сувгийг маань
дагаарай. Бичлэгийг маань лайк дарж, бусад хэрэгтэй хүмүүсүүдтэй шеэр хийж энэ мэдлгүүдээ хуваалцаарай. Тэгээд энэ байгаа газраасаа та нарт байгаа хайрын, гэрлийн гайхалтай энергийг илгээж байна. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр